Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ сонирхолтой нэгэн сэдвийг үзэх болно. Өнөөдрийн хичээлийн сэдэв мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын цикл. Хүүхдүүдээ, амьдралын цикл гэдэг нь аливаа зүйл анх үүсгэхээсээ эхлээд бэлэн болдог бүх шат дамжлагыг хэлж байгаа юм. Одоо бүгдээрээ програм яаж бүтдэг тухай үндсэн 5 алхмыг хамтдаа сонирхцгаая. Нэгдүгээр алхам шинжилгээ. Хамгийн эхний шат бол төлөвлөгөө. Бидэнд яг ямар програм хэрэгтэй вэ? Хэн ашиглах вэ гэдгийг тодорхойлно. Хоёрдугаар алхам зохиомж яаж харагдах вэ гэсэн асуултанд хариулагдана. Дараа нь програмынхаа зураг төслийг гаргана. Байшин барихаас өмнө зураг зурдагтай яг адилхан. Гуравдугаар алхам кодчлол ба бүтээх шат. Одоо харин зурсан зургийнхаа дагуу програмыг хийж эхэлнэ. Программистууд компьютер дээр тусгай програм ашиглан код бичиж тухайн зүйлээ амьлуулдаг. Энэ бол хамгийн их цаг ордог хэсэг юм. Дөрөвдүгээр алхам туршилт ба алдааг шалгах. Програм бэлэн болсон ч шууд ашиглаж болохгүй. Заавал шалгах хэрэгтэй. Тавдугаар алхам хэрэгжүүлэлт ба ашиглаж эхлэх. Бүх зүйл зүгээр боллоо. Одоо програмыг хүмүүст өгч ашиглуулж эхлэх. Хүүхдүүдээ, мэдээллийн систем бүтнэ гэдэг нь шинжилгээ, зохиомж, кодчлол, туршилт, хэрэгжүүлэлт гэсэн дараад л явагддаг байна. Хүүхдүүдээ, мэдээллийн систем бүтнэ гэдэг нь шинжилгээ, зохиомж, кодчлол, туршилт, хэрэгжүүлэлт гэсэн дараалалаар явдаг байна. Хичээлийн анхааралтай сонссон хүүхдүүдтэй баярлалаа. Төлөвлөгөөгүйгээр юу ч хийж болохгүй гэдгийг үүнээс ойлгож авсан баха. Баяртай хүүхдүүдээ.